Бүгдээрээ сайн байцгаана уу хүмүүстээ? Сайхан амарцгаасан уу? За хамтдаа өнөөдөр Бурхныхаа үгийг сурахаас өмнө бүгдээрээ хоёр хөөрхөн гараад мөн хоёр хөөрхнүүдтэй байна. Тэгээ хамтдаа Бурхан танд залбираад эхэлцгээе. Хамтдаа залбирая. Хайр нэгүслэр бэлхэн дүүрэн эзэн Бурхан танд үнэхээр их баярлалаа. Эзэн Бурхан та бидэнд энэ өдрийг бас зөвшөөрж өгсөн нэгүсэл танд үнэхээр их талархаж байна. Өнөөдөр эзэн Бурхан таны маань өдөр байгаа билээ. Үгийг сонсох гэж ирсэн эдгээр хүүхдүүдтэй минь гэсэн эзэн Бурхан та хамт байж өгөөд үгээс олон зүйлийг ухаарж ойлгож чадахад нь та хүүхэд тус бүртээ хамт байж өдөртөж өгнө гэж танаас чи сэтгэлээсээ гуйж байна. Ухаарсан зүйлээ бас хэрэгжүүлж амьдрч чадахад та туслаж удирдах өгөөрөө. Энэ донд ч гэсэн хараахан ирч чадаагүй байгаа өвчтөө зовлонтой байгаа тэдгээр хүүхдүүдтэй ч гэсэн эзэн Бурхан та хамт байж өгөөд өөрийнхөө зөв баруун мутаараа эдгэж өгөөрөө гэж танаас гуйн залбирч байна. Өнөөдрийн үлдсэн цагийг зөвхөн эзэн таны хүчрхэг баруун мутар даатгаад биднийг хайрладаг Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За хамтдаа Бурхны үгийг судлахаас өмнө бүгдээрээ тийм ээ бие биентэйгээ мэдлдэг байгаа тийм ээ. За бүгдээрээ сайн байцгаана уу гэдээ бас хоорондоо мэдлээрээ. Сайн байцгаана уу? За тэгвэл өнөөдрийн сурах сэдэв маань юу гэхээр хөөгч авдарт суугаарай гэсэн байна. За хөөгч авдарт суугаарай гэж байна. За бүгдээрээ энэ агуулгыг бас мэддэг хүүхэд ч хүртэл байгаа, бас мэдгүй хүүхдүүд ч хүртэл байгаа тийм ээ. За Бурхны өмнө энэ Ноа гэдэг хүнийг амьдарч явах үед болсон үйл явдал байгаа. Тэгээ Ноа гэдэг хүнийг амьдарч явах үед болсон үйл явдал байгаа. Тэгвэл өнөөдрийнхөө хамгийн эхлэх болох ишлэлийг бүгдээрээ хамтдаа уншаад тэгээд эхэлцгээе. Эхлэл номын 6-гийн 5-аас 6 дээр ингэж хэлсэн байна. За энэ ишлэлийг эндээс уншиж өгье. Эзэн дэлхий дээрх хүмүүсийн хорлонд муу өлөмжих бас зүрхнийх нь хамаг бодол санаархал нь ямагт муухай болсныг хараад өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав. За ингэж хэлсэн байна. Тийм ээ. Бурхан энэ дэлхийг бүтээсэн байна. За тэгээд дэлхий дээр бүтээгээд тийм ээ олон хүмүүсийг бас оршин суулгахаар бүтээсэн. Гэтэл Бурханы бүтээж өгсөн тэр хүмүүс нь яасан бэ гэхээр Бурханыг харсан чинь хүмүүсийн хорлонд муу үлэмжих болсон байна. Үлэмжих. Тэгээд бас эндээс харах юм бол бас зүрхнийх нь хамаг бодол санаархал нь яасан гэнэ үү? Ямагт муухай болсныг Бурхан харсан гэж хэлсэн байна. Бурхан харсан. Тэгээд юу бахна вэ? Тэгээд өөрөө яасан бахна? Газар дээр хүнийг бүтээсэндээ бас яасан? Харамсан гэж байна. Яагаад вэ? Хүмүүсийн бодол санаад нь хүртэл юм ямагт муухай зүйлийг боддог байсан. Тийм ээ? Хамгийн их буруу зүйлийг боддог зүйл нь юу вэ? Толгой байсан байна. Тэгээ зүрхнийх нь бодол санаа бүх зүйл нь яасан бэ? Бурханы эсрэг байсан байна. Тийм учраас Бурхан яасан гэхээр энэ дэлхийг шүүхэр болсон байна. За энэ юу яагаад шүүхэр болсон бэ гэхээр бүх хүмүүс тийм ээ яасан бэ гэхээр Бурханы өмнө гим нүглийг асар хийж байсан байна. Гим нүглийг асар хийжсэн учраас Бурхан тийм ээ энэ дэлхийг нэг удаа усаар шүүнэ гэж хэлсэн байна. За юугаар гэсэн бэ? Усаар гэж шүүсэн гэсэн байна. За эндээс харах юм бол усаар хизээ шүүсэн бэ гэж. Усаар хизээ шүүсэн бэхээр одоогоос тийм ээ 50000 жилийн өмнө Ноа гэдэг хүнийг амьдарч байх үед дэлхийг нэг удаа усаар шүүсэн байдаг. Энэ дэлхийг яасан байх нь бүх дэлхийг тийм ээ усаар Бурхан цэвэрлэж угаасан гэсэн үг байна. Ямарваа нэгэн зүйл бохор зүйл болчих юм бол тийм ээ бид нэр угаа цэвэрлэхтэй адилхан Бурхныг харсан чи дэлхий маань юу байсан гэхээр бохирдчихсан байсан. Юугаар вэ? Хүмүүсийн бодол санаа хийж байгаа үйлдэл нь гим нүглээр дүүрчихсэн. Тэгсэн чинь дэлхий Бурхны өмнө ямар харагдсан гэхээр бохирдсон харагдсан байна. Тийм учраас Бурхан тийм ээ энэ дэлхийг шүүхэр болсон байдаг байна. Тэр дотроос тийм ээ нэг хүнийг Бурхан сонгож авдаг байгаа. Эндээс харах юм бол энд ингэж байна. Харин гэж байгаад харин Ноа эзний мэлмид тааллыг олжээ. Ноагийн удам мухсаа ийм билээ. Ноа бол
зөвхт үеийнхнийхээ дунд гэм зэмгүй яагаад бурхантай хамт явдаг хүн байв гэж хэлсэн байна. За тэр хүмүүс дотор тийм ээ бурхны өмнө асар олон хүмүүс гэм нүгэл хийж байхад бурхны өмнө ганцхан хүн зөвхт хүн харагдсан байсан. Тэр нь хин гэж байна? Ноа гэж хэлсэн байна. Тийм ээ. Ноа бол зөвхт үеийнхнийхээ дунд гэм зэмгүй гэж хэлсэн байна. Гэм зэмгүй. Бурхныг харахад ямар ч гэм зэмгүй байсан. Тийм учраас бурхан яасан бах нь Ноа гэдэг хүнээр тийм ээ өөрийнхөө ажлыг хийхийг хүссэн байгаа. Өөрийнхөө ажлыг хийхийг хүссэн байна. Тэр үед юу гэх Ноаг амьдарч явах үед тийм ээ хүмүүс тийм ээ гэрлэж, нөхөрд гарч, айрагтаж тийм ээ ийм уухай бохирд заван гимнүүдийг хийдэг байсан байна. Хийдэг байсан байна. Эндээс харах юм бол нэгээ зодоод, айрх уугаал, танхаараад ийм зүйлүүдийг яасан бэхээр хүмүүс хийдэг байсан. Тэгээ муухай бодолтой байсан байдаг байна. Тийм ээ хулгаалаад мөнгө их тийм ээ олдог тийм хүмүүс байсан байна. Тэгээ бурхныг харахад энэ нь гэм нүглээ гэж хэлсэн. Гэм нүглээсээ болоод дэлхийг нэг удаа усаа шүгсэн байдаг байна. Бүгдээрээ Эхлэл номын 6-гийн 13-ыг бүгдээрээ сайн сонсож байгаараа эндээс уншиж өгье. Бурхан Ноад хандан газар дэлхийг хамаг цустай бүхнээс болж хүчирхийлэлээр дүүрж байгаа учир эцсийнхэн өдөр миний өмнө болж би тэднийг газартай нь хамт устгана. Чи говор модоор өөртөө нэгэн бүхээг хийж бүхээг дотроо тасалгаанууд гаргаж дотор гадаргүй давирхаа түрх гэж хэлсэн байна. За бурхан Ноад хандаж хэлсэн үг нь. Бурхан Ноад гэж хэлж байгаа. Энэ газар дэлхий юу байх нь хүчирхийлэлээр дүүрж байна. Гэм нүглээр дүүрж байна. Тийм ээ? Тийм учраас чи юу гэхээр миний үгийн дагуу говор модоор нэгэн бүхээг хий гэсэн. Тэр бүхээгийг хийгээд чи юу вэ? Тэр дотроо өөрөө орсон. Тэр бүхээгийг яаж хийх үү гэхээр чамд би зааж өгнө. Аргыг хэлж өгнө гэж хэлсэн. Бурхан тэгээд юу вэ? Ноод бүх аргыг хэлж өгсөн байдаг байна. Тийм ээ? Чи энэ авдрыг барихын тулд тийм ээ? Чи 3 давхар хий гэж хэлж өгсөн. Тэгээ Нова яасан бэ? Гэр бүлийнхэнтэй хамт энэ хөөгч авдрыг 120 жилийн турш барьсан байна. 120 жил. Асар удаан хугацаа. Асар олон жил. Ийм олон жилийн дотор Нова энэ хөөгч авдрыг барьсан. Энэ хөөгч авдрыг барьж явах хүртэл олон хүмүүст хэлсэн. Бурхан хэлсэн чи хөөгч авдрыг дотор талын гадна талын хүртэл юугаар түрхгэлээ? Давирхаа түрхээ гэж хэлсэн. Ус нэвтрэхгүй тул давирхаа түрх гэж хэлсэн. Яг Бурханы хэлсэнчлэн Нова энэ бүгдийг нь хийсэн байдаг. Бүгдийг нь хийсэн. Тэгээд бурхан юу гэхээр Новад бас ингэж хэлсэн байна. Хэмжээг нь хүртэл хэлж өгсөн. Тийм ээ? Энэ Ноагийн хөөгч авдар буюу бурханы зааж өгсөн авдар нь хэмжээ нь ингэж гарч байна. Тийм ээ? 3 давхар гэж. Тийм ээ? 3 давхар. Урт нь юу гэж байна? 135 метрийн урттай байна. Мөн өргөн нь 23 метрийн өргөнтэй байна. Өндөр нь юу байх нь вэ? 14 метр байна гэж байна. Ингээд хараад үзэх юм бол 14 метр гэж байна. Ингээд хараад тэр юу гэхээр 14 метр нь одоо юу гэхээр одоогийн 5 давхар барилгатай адилхан тэнцэж байгаа байна. 5 давхар барилгатай. Ийм өндөр. Тийм ээ? Тэгэхээр бодоод үзтээ. Бурхан зааварчилгааг Ноад хэлж өгсөн байна. Зааварчилгааг. Ингэж хийгээрээ. Тэгээ чи тэндээ тасалгаанууд гаргаад тэнд нь ийм амтан гэж бүгдийг бурхан Ноад хэлж өгсөн. Ноо яг түүнийхэн дагуу хийсэн. Тэгээ хийж байх хугацаанд бурхны сайн мэдээг хүртэл зөндөө тавьсан. Тийм ээ? Олон хүмүүсийг дуудаж ирээд бурхан удахгүй тийм ээ дэлхий тийм ээ хороо буюу усаар шүүх гэж байна. Тэнгэрээс бороо ороод энэ газар үер давтнаа. Тийм учраас та нар надтай хамт энэ хөөгч авдар хийлцээч. Тэгээд энэ хөөгч авдар дотор суугаач. Тэгэх юм бол та нар амьд үлднэ. Та нар аврагдана шүү дээ гэж хэлсэн боловч эдгээр хүмүүс огт итгэв. Тий, тухайн үед яагаад гэвэл тийм ээ Ноог амьдарч байх энэ үед нь юу гэхээр дэлхий маань нэг л улиралтай байсан. Тийм ээ маш гоё улиралтай байсан. Хүн амьдрахад зохицтой. Тэр үед юу гэхээр тэнгэрээс бороо ордог байсан. Тийм ээ тэгсэн чинь тэнгэрээс бороо гэдэг зүйл орноо гэсэн чинь хүмүүс яасан бэ? Шоолсон байна. Шоолоо тийм ээ бурхан чи тэгээ хаана байгаа юм бэ? Ноо чи юу яриад байгаа юм бэ? Чи өвдчихсэн юм уу гэж Ноог бүр доромжлоо шоолоод байсан. Тэгээ бүгдээр инээж байгаа зин 6 сарах юм болоо. Тэгээд яасан бэ? Ноо энэ хөөгч авдрыг барьж дуусгасан.
Гэр бүлийнхэнтэйгээ хамт барьсаар 120 жилийн турш барьж дуусгаад Бурхан танд залбирсан байна. Гэтэл Бурхан хэлсэн чи болоод чиний гэрийнхэн навдарт ороорой гэж хэлсэн. Тэгээ юу гэхээр Нова гэр бүлийнхэнтэйг орсон. Тийм гэр бүлийнхэнтэй орсон. Тийм ээ. Новагийн гэр бүлийн нэг үхээ 8 хүн ордог байгаа. Хүүхд чадварт 8 л орсон. Бусад хүн орж чадаагүй байна. Тийм. Тэгээд Нова тандж хэлсэн үг нь энд вэ? Эхлэл номын 6-гийн 19-ийг бүгдээрээ уншийе. Чи өөртөөгөө хамт амьд үлдэхийн тулд мах цустай амтан бүхнээс эримийг хосхосоор нь хүүхч авдарт аваачиж оруулаа гэж хэлсэн. Яг түүнийх нь үгийнхэн дагуу юу гэхээр ан амьтад хүртэл юу гэхээр хосхосоор орж исэн байна. Хан ан амьтад хосхосоор нь орж явах хүртэл Бурхан тийм ээ Нова яасан бэ гэхээр хүмүүст хэлсэн. Та нар энэ бүгдийг хараад итгэхгүй байна уу? Тун удахгүй дэлхийгээс тийм ээ бороо хасгараад энэ дэлхийг усаар дүүрнэ. Тийм учраас та нар энэ хөөгч авдарт орох юм бол амьд үлдэн штэ. Аврагдсан штэ гэж хэлсэн. Тэгсэн чи энэ өвгөн яста тэнийг юм ярьж ин гэж шоолоод байсан. Ерөөсөө Новагийн үг нь итгээгүй байна. Энэ үед ч гэсэн хүмүүс юу вэ? Энэ Бурхны үг нь Библи та нар итгэжээ гэдэг хатал хүмүүс юу вэ? Юу Библиэр дав чи өөрөө наанаа итгэл хүмүүс шоол. Тэгээд юу вэ? Чи сүмд явдаг гэлөө гэж хүүхдүүдийг үс шоолдог тийм ээ. Юу ах нь? Яг энэ юу вэ? Новагийн үед амьдарч байгаа хүмүүстэй яг адилхан болчихсон. Энэ үеийн хүмүүс. Бурхан тийм ээ хүүхч авдар төртөл хос хосоор тэр ан амьтдыг оруулж байгаа төртөд энэ хүмүүсийн зүр сэтгэл хатуу байсан. Энэ амьтад бүгдээрээ хос хосоор орж байгаа. Ирэмээр орж байгаа. Тэгээд юу хэлсэн гэхээр энд ингэж хэлсэн байна. Эхлэл номын 7-гийн 16 дээр ингэсэн байна. Новад Бурхны тушаасан ёсоор тэднийг бүхээд орсонд эзэн араас нь хаачээд. Юу вэ? Новад Бурхан хэлсэн. Чи тийм ээ гэр бүлтэйгээ ан амьтд ороод тэгээд яасан баг. Бурхан араас чинь хаалга хаасан. Хаана гэжсэн. Яг юу бахна. Бурханы хэлсний дагуу энэ биелэгдсэн байна. Тэр хөөгч авдрын хаалгыг Нова татаж хаагаагүй. Бурхан яасан бэ гэхээр түн гэж хаасан. Үүнээс хойш юу гэхээр хаалга хаагдсан бол юу дахиж хүн орох боломжгүй. Авралын хаалга онгоохгүй гэсэн үг байхгүй юу? Авралын хаалга онгоохгүй. Бурхан хаачсан учраас. Эзэн араас нь хаачээ гэсэн байна. За энэ ишлэлийг бас хамт уншия бүгдээрээ. Тэгээд 7 хоногийн дараа дэлхийд үерийн ус буу. Новагийн амьдралын 600 дахь жилийн 2 дахь сар. Уг сарын 17-ны өдөр их хоёргүй хүний бүх булаг садран оргилж Тэнгэрийн усны хаалт нэгджээ. 40 өдөр 40 шөнийн турш дэлхий дээр бороо асгарваа гэж. За эндээс харах юм бол тийм ээ 7 хоногийн дараа дэлхий дээр үерийн ус буусан гэж. Хаалга хаагдаад 7 хоногийн дараа үерийн ус буусан байна. 7 хоногийн дараа. Тэгээд юу ах нь? Их оёоргүй гүний бүх булаг яасан садран оргилж гисэн байна. Тийм ээ гацаас хүртэл болгонод хүртэл садран оргилаад яасан. Тэнгэрийн ус хаалт, Тэнгэрийн усны хаалт нээж Тэнгэрээс хүртэл бороо орсон. Тэр нь юу гэж 40 өдөр 40 шөнийн турш гэж хэлж байгаа байна. Ийм их тийм ээ бороо орсон байна. За эндээс харах юм бол тийм ээ энэ бол энэ дэлхий дээр бидний амьдарч явах үед болсон үйл явдал. Энэ яасан бэ гэхээр 3 өдөр 3 шөнийн турш бороо ороход ийм үйл явдал болсон байдаг байна. Эндээс харан 3 өдөр 3 шөнийн турш бороо орсны дараах байдлаа гэж. Тийм ээ 3 өдөр бороо орсон. Тэгтэл яасан байх вэ? Ийм олон тийм ээ хохирол амжиж байна. Хүн асуурж байна. Тийм ээ тэгвэл 40 өдөр 40 шөнийн турш бороо орвол яах вэ? Иннээс илүү юм болно нэстэ тийм ээ. Яах нь вэ? Эдгээр хүмүүс төртөл Нова айлцсан, Бурхны үгийг айлцсан та нар хөөгч авдарт ороо. Тэгэх юм бол гарцаагүй аврагдана. Ингэж хэлсэн боловч энэ хүмүүс юу вэ? Новагийн үг нь огт итгээгүй. Энэ үед ч гэсэн юу вэ? Хүүхдүүдэд төрт хэлээд Бурхан тийм ээ та нарыг аврахаар ирнэ. Та нар Деважи явахыг хүсэж байна уу? Тэгвэл Библиэд итгээ гэдэг чинь үгүй гэдэг хүүхдүүд. Би өнөөдөр сүмийн сургуульд явахгүй тийм ээ. Би унтмаар штэ гэх тийм хүүхдүүд хүртэл хардаг. Яагаад вэ? Бурхны өмнө тэр нь буруу байна. Энэ хүмүүс өөрсдийнхөө зөрүү зангаасаа болоод
тийм ээ бурхны өмнө гим нүгэлтэй байсан болохоор энэ хүмүүс шүүгдээд басан галууд тавьсан байдаг байна. Эхэндээ бороо 1 2 гэж туссан. Тэгтэл яасан бэ? Энэ хүн тийм ээ өө чиний хазар дээр чинь бороо он чинь гэл. Ингэсэн биш шоолжсэн. Бие бинийгээ хүртлэн гэсэн. Тэгсэн чинь ааж мааж бороо ихсэж ирсэн. Гэтэл энэ хүмүүсийн царай нүрт сонирн болсон бод. Яна ноогийн хэлжсэн үний юм биш үү? Явж тэр хөвч авдарт нь хоръё гэд бүгдээр ноогийн хөвч авдарт гүйсэн. Яасан бэ? Яагаад юм бэ? Хөвч авдарт орох юм бол амьд үлдэнэ гэсэн ноова гэж хэлсэн. Гэвч энэ хүмүүс юу байх нь? Арайцчихсан байхгүй юу? Арайцчихсан. Яагаад? Бурхан ноогийн хөвч авдрын хаалгыг бурхан хаасан учраас ноова хөвч авдрын хаалгыг хонгоож өгөх боломжгүй. Энэ хүмүүс тийм ээ бүгдээрээ очисон ноогийн хөвч авдар дээр очиод хаалгыг нүдэрэлсэн. Ноова үүдээ гэж. Сонсож гэнэ үү ноова үүдээ бид нэрийг оруулаач бид амьд үлдмээр байна штэ гэж. Ингээд орилол хэлсэн боловч яасан бэ? Ноова хаалга онгоолгож өгөх боломжгүй байсан. Яагаад юм бэ? Бурхан тэр хаалгыг хаасан учраас ноова 1000 түлэгсээс тэр хаалга юу вэ? Онгоохгүй. Энэ хаалгыг бурханд онгоолгодог. Тийм учраас энэ хаалга онгоог. Энэ хүмүүст боломжийг бурхан өгсөн. Бүр өгөх өгтө 120 жилийн турш ноова хөвч авдар хийж явах хугацаа тийм олон жил өгсөн байна. Гэтэл эдгээр хүмүүс яасан бэ гэхээр тийм ээ бурханы өмнө гимшээд тийм ээ итгээгүй байхгүй. Уул нь бурханы өмнө гимшээд нооттой тийм ээ хамт энэ хөвч авдрыг хийгээд энэ авдарт орсон болов аврагдана гэсэн. Гэтэл яасан бэ? Арайдчихсан. Тэр үед энэ хүмүүст боломжийг бурхан өгсөн. Энэ боломжоо эдгээр хүмүүс юу вэ? Бүгд алдчихсан. Алдчихсан учраас юу байх нь вэ? Энэ хүмүүс бурханы үгийн дагуу шүүгдэж байгаа юм. Үгийн дагуу шүүгдэж. Тэгээ 40 өдөр 40 шөнийн турш бороо орсон учраас хөвч авдар далаан дээр хөвж эхэлсэн. Нэг хүн хөвсөн байдаг байна. Эхэндээ бороо ороход яах вэ? Хөвч авдар маань ингээл тийм ээ баг багаар дээшлцээр 40 өдөр 40 шөнийн турш орсон учраас тийм ээ газар тэгээд юу хэн барилга байшин тийм ээ сүулдэ уулс хүртэл далаан ёроолд орсон байна. Усны ёроолд орсон. Бүх хүмүүс яасан бэ? Тэгвэл хүсэн байдаг. Хүсэн байна. Энэ ишлэлээс харах юм бол ингэж хэлсэн бэ. Газар дэлхий дээр хөдлөгч хамаг бие махбодтой буюу жигүүртэн шувуу, малатус, ан араатан газраар мүлхэгч бүхэн хийгээ бүх хүн төрлөختөн өгчээ. Хуурай газар дээр байдаг хамартай амин амьсгатай бүхэн өгөв гэж хэлсэн байна. Тийм байгааз энэ газар дээр явах нь хөдлөгч хамаг бие махбодтой гэж байгаа. Хамаг бие махбодтой. Тэгээд юу байх вэ? Дээрээс нь хүн төрлөختөн өгчээ гэж хэлсэн байна. Хамартай амин амьсгатай бүхэн өгөв гэж хэлсэн байна. Энэ донд тийм ээ усанд амьдардаг өгсөн болов өөхөх боломжгүй тийм ээ. Усан дотор амьдарч байгаа учраас хамартай амин амьсгатай гэж байгаа юм. Энэ тийм бүх зүйлээд махбодтой буюу яасан өгсөн гэж хэлсэн байна. Яг яг уу хэдийгээр эдгээр нэг хүмүүс тийм ээ энэ хоогийн хөвч авдрыг яг цогсон энэ хаалга эгдэх боломжгүй. Тийм. Ноа тухай зөндөө хэлсэн. Асар олон удаа хэлсэн. Та нар хөвч авдарт орооч ээ. Бурхан энэ хаан амьтдыг хүртэл 2-2-оор нь оруулж байгаа та нарыг хараад итгэхгүй байна уу гэж хүртэл хэлсэн. Энэ хүмүүс бүгд боломжийг алдсан. Тийм учраас энэ хүмүүс шүүгдэж байна. Энэ үйл явдлын хүртэл тийм ээ ингээд Библиэс харах юм бол бүгд үнэн. Үнэн болов тийм ээ бүгд үнэн гэж хэлж байгаа юм. Эндээс харах юм бол байж да. Эхлэл номын 8:4-дээс харах юм бол Арарат дуулан дээр Ноагийн хөвч авдар тогтцоон гэж хэлсэн. Хаана гэсэн гэхээр бүгд энэ ишлэгийг хамт уншийе. 7 дугаар сарын 17-ны өдөр бүхээг Арарат дуулан дээр тогтвоо гэж хэлсэн байна. Тийм бурхан тийм ээ 7 дугаар сарын 17-ны өдөр. Бурхан цаг хугацааг яагаад бичдэг вэ гэхээр тэр цаг хугацаа чухал учраас цаг хугацааг бичдэг. Цаг хугацааг бичдэг байгаа. Тийм учраас 7 дугаар сарын 17-ны өдөр тэр Ноагийн хөвч авдар буюу энэ бүхээг Арарат гэдэг уулан дээр тогтцоон гэж хэлж байгаа юм. Энэ Арарат уулан тийм ээ одоо дэлхий дээр байдгийг болов уу хүмүүс хайж үзсэн. Тэгсэн чинь Турк гэдэг газар тийм ээ Туркийн тийм ээ Туркт гээд энэ Арарат уул байдгаа гэдгийг хүмүүс олж мэдсэн байдаг байна.
Монголын бүр сэтгүүл дээр хүртэд гарсан. Энэ Араратын нууц юу вэ гэл тийм ээ. Арарат уулан дээр юу хань хөлөг онгоц юу вэ гэл ингэж судалж үзсэн. Гэтэл юу вэ гэхээр Хонконг буюу тийм ээ Туркийн эрдэм судалгааны багийнх нь тэр Турк уулан дээр байгаа Арарат уулыг судлахаар гарсан байдаг байна. Тэр дотор ороод тийм ээ энэ үнэхээр тийм ээ Ноагийн хөвгч авдар мөн үү гэдгийг судлахаар орсон. Тэгэхээр яасан бэхээр эдгээр хүмүүс Ноагийн хөвгч авдар дотор маш олон хэсэгүүд рүү орж үзсэн. Үнэн бодиттой байна уу? Зөв байна уу? Библиэд гарч байгаа энэ Арарат уулан үнэн болов уу? Дотор нь орсон. Тэгсэн чи юу гэхээр бодитоор тийм ээ тухайн үеийн ан амьтад нь хүртэл идчихсэн өвс тэжээл нь хүртэл байсан. Тэгээд юу амьтдаа ойж байсан тэр юугаа шаантг нь хүртэл ингэж байсан. Том амьтдыг бүр тийм ээ ийм том газар хүртэл ингэж агуулж байсан. Эдгээр зүйлүүдийг хүртэл энэ хүмүүс орж үзсэн гэдэг байна. Орж үзсэн. Тэгээд юу гэхээр Библи ч үнэн юм байна гэж яасан нь эдгээр судалгааны багийнх нь гарч ирээ тийм ээ. Бүгднийг баталж үтсэн чинь одоогоос тийм ээ 5000 жилийн өмнө болж ирсэн Ноагийн хөвгч авдар үнэн юм байна гэдгийг нийтэд тараасан гэдэг байна. Тэгээд яасан бэхээр тийшээ гарсныгаа дараа нь Хонконгчууд тийм ээ өөрийнхөө нутагтаа яриад яасан бэ гэхээр ийм Ноагийн хөвгч авдартай адилхан хэлбэртэй ийм урттай адилхан өндөртөө ийм музейг хүртэл яасан бэхээр хийсэн байдаг байна. Тийм. Ноагийн үйл явдлын юунаас болсон бэ гэхээр энэ дээр хэлсэн байна. Бурхан гим нүглийг шүүсэн гэдэг нь үнэ гэж байгаа. Тийм ээ. Гим нүгэл байсан учраас бурхан тэр үеийн дэлхийг усаар шүүж цэвэрхэн болгосон байдаг. Тэгээд тэр цэвэрхэн болсон тийм ээ цэвэрхэн болсон. Тэгээд юу ах нь тэр дотроос 8 хүн л аврагдсан. Тэр нь Ноагийн гэр бүл гэж байгаа. Эндээс харах юм бол бурхан Ноа болон түүний гэр бүлийг аварсан гэдэг нь бас үнэ гэж хэлж байна. Үүнийг хэн хэлсэн бэ гэхээр бурхан л хийж өгсөн байна. Бурхан хийж өгсөн. Энэ үйл явдлууд нь 100% үнэн болж таарсан гэдэг байна. 100%. Тэгэхээр бидний энэ судалж үздэг тийм ээ энэ ариун Библи маань 100% үнэн ном байна. Яагаад гэвэл бурхан үүнийг хүн төрлөختөнд өгсөн учраас. Тийм ээ. Бурхан хамгийн хайртай хүмүүстэй энэ Библи гэдэг захиаг бичиж үлдээсэн байна. Тэгээд юу ах нь Ноад хэлсэн тийм ээ. Ноаг хэлсэн хүн Ноач гэсэн хүмүүс сайн мэдээд хэлсэн. Эндээс харах юм бол хүмүүсээ бурхан энэ хүү ертөнцийг шүүхээр шийцээ. Тиймээс гин нүглээсээ эргэж энэ хүү хөвч авдар суугаараа гэж хэлсэн боловч эдгээр хүмүүс энэ Ноа хөгшин одоо өвөө болчиход юу яриад та зүнцийн болов гэж ярьсан. Гэтэл юу ах нь бурхан Ноаг зөвхт хүн гэж хараад Ноагаар дамжуул сайн мэдээ хэлүүлсэн боловч эдгээр хүмүүс бурхныг тийм ээ бурхны үгийг буюу Ноагийн үгийг хүртэл сонсоогүй үл ойшоос. Үүнээсээ болоод юу ах нь бурхны өмнө бүгд шийтгэлдэг байна. Бурхан гимнүгэлтэй хүнийг шүүнэ гэсэн гимнүгэлтэй хүнийг шийтгэнэ гэж хэлсэн. Бурхан бүх хүмүүсийг аврагдаасаа гэж хүсдэг. Бүх хүмүүсийг. 1-р Тимот 2:4-өөс харах юм бол бурхан тийм ээ тэрээр бүх хүмүүс аврагдаж үнний мэдлэг тэрээсэ гэж хүсдэг. Тийм бурхан бүх хүмүүсийг аврагдаасаа гэж хүсдэг. Энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүсийг аврагдаасаа. Тийм ээ аврагдаж юу? Бурханы бэлдэж өгсөн газар байгаа. Тэр нь юу вэ? Деваачнд. Бүх хүмүүсийг деваачнд очиосоо гэж хүсдэг. Гэтэл яах вэ? Хүмүүс зөрүү зангаасаа болоод тийм ээ гин нүглээсээ болоод тэр деваачнд очиж чадахгүй байгаа. Деваачнд очиж чадахгүй. Тийм учраас манай хүүхдүүд зөрүүд занггүй тийм ээ бурхны өмнө гим нүгэл хийдэггүй. Аав ээжийнхээ үгэнд дуулууртай ордог мөн бурхны үгэнд дуулууртай дагдаг. Багш нарынхаа үгийг дуулууртай дагдаг хүүхэд болоосаа гэж хүсэх байна. Бурхан ч гэсэн энийг хамгийн хүсэж байгаа. Манай хүүхдүүд дуулууртай байгаарай. Тийм дуулууртай байгаарай гэж хүсдэг байна. Тэгвэл өнөөдрийнхөө үгийг бүгдээрээ энэ хүргээд дуусгая. Бурханд хандаж хамтдаа залбираад дуусгацгаая. Хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь баярлалаа. Өнөөдөр ч гэсэн та хүүхдээ минь хамт байж удирдах өгсөн танд үнэхээр их баярлалаа. Үгээр дамжуулж та бидэнд олон зүйлийг ухааруулж өгсөн танд үнэхээр их баярлалаа. Таны өмнө сонссон үгнийхээ дагуу бас хэрэгжүүлж амьдрч чадхад итгэлээрээ илүү сайн амьдрч чадхад
сүмийнхаа сургуулийг хүртэл тасдалгүйгээр эзэн бурхан таны үгнээс зуурч таны үгийг сайн сонсож чадхаар бүхий хүүхдүүдтэй минь эзэн та хамт байж удирдах өгнө үү гэж танаас агуун залбирч байна. Өнөөдрийнхөө бүхий л зүйлийг эзэн бурхан таны баруун мотор таатгаж байна. Биднийг хайрладаг эзэн Есүс Христийн нэрээр талархлыг өргөж гуйн залбирлаа. Амен. За бүгдэнд нь баярлалаа. Баяртай.